Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээргэд хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий эрдэмтдийн зөвлөл, экспертийн зөвлөлийг байгуулахар болсон. Дээрх зөвлөлүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинжилгээ ухаан судалгаанд тулгуурлан салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн сан санаачлагыг сонсч төрийн ажлын дадлаг туршлагатай эрдэмтдийн зөвлөгөөнд суйрлан боловсруулах боломж бүрднэ гэж харж байгаа. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд эрдэмтэн судлаачдын зөвлөл байгуулах нь ямар ач холбогдолтой болохыг эрдэмтдээс тодорхойлсон юм. Судлаач хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд хэлэхэд Улаанбаатарыг хөгжүүлэхийн тулд ч юм уу ер нь Монголын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хийгдэх ёстой янз янзын судалгаанууд хийгддэг. Тэгэхээр манай Монгол дээр гараад байгаа нэг дутагдaltaй тал нь юу гэхээр жишээлбэл манай эрдэмтэд дор бүрнээ янз янзын судалгаа хийчихэл тэр нь яг хэрэгжилтэн дээр очиод гацчихдаг. Тэгээд бас хоорондоо их холбоогүй судалгаанууд хийгддэг юм шиг санагддаг л та. Тэгэл яг зүгээр яг дээд чатандаа тэр чухал юмнууд нь ерөөсөө хүрдэггүй, дагавраа яриад өнгөрдөг. Тэгэхээр энэ уялдаа холбоог их сайжруулах шаардлагатай болов гэж бодож байгаа. Тэгээ яг зүгээр эрдэмтэн хүний хувьд хэлэхэд юу гэхээр ер нь бол зүгээр Монголын өнөөдрийн хөгжил, ер нь Улаанбаатарын олон аймагуудын хөгжлийг харахаар нэг энгийн юмнаас эхлэх хэрэгтэй юм шиг санагдаад идэв шүү дээ. Манай дээр ер нь болохгүй байгаа юмнууд хамгийн эхлээд бид нэр их найрамдалгүй байна. Тэгэхээр их хоорондоо их эвтэй түнтэй хамт олон болж ажиллах төвшин дээр их анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж л хөгжил ярина. Тэгэхгүй бол бусад орнуудын олон жишээг татна шүү дээ. Иргэний дан бусад олон сөрөг үйл явдлууд бол Монголд гарахад бас л ойрхон л болчиход байна. Ер нь бол өнөөдрийн нийгмийн уур амьсгалыг энэ төр аваад үзэхээр тэгэхээр бид нар бол бие бинийгээ дэмжсэн тийм эв найрамдалтай байж ижил дараа нь хөгжил ярих хэрэгтэй болов гэж бодоод байдаг шүү. Ер нь бол яг эрдэмтдийн зөвлөл байгуулахыг би бол их зөв алхам юм байна гэж бодоод байгаа. Юу вэ гэхээр эрдэмтэд судалгаа шинжилгээний үндслэлтэйгээр үе шаттайгаар ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг хийж хин хийж байгааг нэг айгүй сайн мэдж байгаа. Тэрийг дээд түвшинд нь хэрхэн яаж холбох юм тийм ээ? Яаж энэ хоорондоо уялдаа холбоотой хийгдэх ёстой юм? Тэр бүхнийг цааш нь уламжлах, холбох. Тэгээд манай дээр бас нэг хийгддэггүй ажиллал нөгөө буцаагаад эргэх холбоо байдгүй яг ажил явсны дараа үр дүнгийн хэмждэггүй тий. Тэгэхээр эрдэмтэд хэрхэн үр дүнгийн хэмжих юм, үнэлэх юм тэр тал дээр нь бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа шин. Ер нь бол манай Монголд бас олон мундаг эрдэмтэд бол байдаг штэ. Тэгэхээр бол мөрөөрөө өөрсдийнхөө судалгааны ажлаа хийгээл явж идэг. Тэгэхээр яг нэг эрдэмтдийн дуу хоолой яг жинхэнэ бас нөгөө талаар жинхэнэ нэг дундаж тийм төвшний амьдралтай иргэн гэдэг утгаараа бас юу болоод байгаа бодтойгоор бас мэдээллийг хүргэх те. Тэрийг бас нэг тийм судалгаа шинжилгээтэйгээр бас нэг бодит тоон дээр үндэслээд гарцыг нь хэрхэн гаргаж болохыг бас өөртөө шийдэж болох мөн тэнд янз янзын бодвол элдвийн төсөөлөн төр хэрэгждэг л байх л та. Тэр нь бас нэг дуу хоолойгоо илэрхийлэх. Мөн цаашлаад ер нь ийм хоорондоо уялдаа холбоогүй судалгаа шинжилгээ маш их хийгдэж шít. Гадаадаас маш их зээл тусламж авж जैन тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжиж, төслүүд хийгдэж, зүгээр л цаас болоод үлдчихэж байгаа байхгүй юу? Тэрийг яг бодит амьдрал болгохыг бас эрдэмтэд цааш нь уламжлахад хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа шин. Эрдэмтдийн зөвлөл байгуулж байгаа нь бол их тодорхойлтой сонсогдож байна. Ер нь эрдэмтэн гэдэг чинь хүмүүс чинь харьцуулж сулсан ийм туршлагатай хүмүүс байдаг. Тийм учраас сэтгэлийн хөрөлдөр биш бас судалгаа суурьтай энэ судалгаа шинжилгээний дадлаг туршлагатай хүмүүсийг оролцуулж саналыг авдаг байх нь зүйтэй л дээ. Ер нь эрдэмтний өөрсдийнх нь судалсан цуглуулсан материал маш их байдаг. Гадаад чиглэгдсэн байна, дотоод чиглэгдсэн байна. Тэгэхээр энэ ажлуудыг бол яг эцсийн бүтээгдэхүүн болох энийг нийслэл энэ орчинд ашиглах энэ бол тун чухал юм байна. Ер нь манайх бол эрдэмтнийхээ юу гэдэг сонсох нь бас дутагдaltaй байдаг. Тэгэхээр энийг бол ажил хэрэгж болох хэрэгтэй л дээ. Хот маань их айл хүмүүс үл ихтэй боллоо. Тэгэхээр энийг бол бас энэ үйлчилгээнд энэ байгуулах төлөвлөлт энийг бол хэрэглэн зүйтэй л дээ. Ад жаргалтай хөтөлбөр бол нийслэлд тулгымдсан олон асуудлууд байгаа багтай. Энийг яаж шийдэх вэ гэсэн л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол зөвхөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гадна эрдэмтэд
хотын дээр суурилсан эдгэрийн саналыг авч ягаад ингээ шийдвэрлэл зүйтэй. Одоо энэ хотын утааны асуудал байж байна, энэ замын төвжирлийн асуудал байна, одоо энэ халаалт байна, одоо төлбөр тооцооны асуудал байна, иргэдэд үйлчилж байгаа онлайн үйлчилгээнүүд байна, байгууллага хоорондын уялдаа холбоо байна. Энэ бүх асуудалд орвол яг энүүгээр дагнсан одоо ийм эрдэмтдийг одоо оролцуулах нь зүйтэй байх л гэж би бодож байна. Нийслэл хот маань ачаалланд дэндүү болсон нэгдүгээр, хоёрдугаарт одоо асуудал шийдвэрлэхийн хүрээнд бол одоо маш олон тооны асуудлууд аваардаг юм болсон байна шүү дээ. Тэгэхээр би өөрөө хотын унгын иргэний хувьд дээр нь одоо нийгмийн хүмүүнлэгийн чиглэлээр одоо бас үйл ажиллагаа явуулж исэн төрийн албанд. Дээр нь одоо бол Эрдмийн их сургууль гэж саяхан байгуулагдаад хүмүүлгээс салаад. Тэгээ энэ дээр бид нар яг нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн профессорын баг ахалж явж байгаа. Тэгээ энэ утгаараа бид нар энэ багт бол яг нийгмийн асуудал дээр чиглэгдсэн эрдэмтэд бол энэ одоо янз бүрийн одоо чиглэлийн нийгмийн бүхэл хүрээнүүдийн давхаргуудын одоо судалгаа шинжилгээ хийдэг. Тийм одоо бас бэлэн багц одоо материалуудтай эрдэмтэд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ их нийслэлийн маань хүрээнд өнөөдөр бас эрдэмтдийн баг ажиллуулж тэдний одоо хүчээр хийсэн судалгаа байж болно. Ирээдүйн одоо бодлогоо тодорхойлох судалгаанууд их хэрэгтэй шүү дээ. Аливаа бодлого судалгаан дээр төвлөрсний хувьд одоо тэр нь үр дүнтэй хэрэгжих болцоотой гэж үзээд тэгээ саяхан одоо нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн одоо хорлоос энэ асуудлыг гаргаж ирж байгаа ийм багийг ажижин судалгааны хүрээнд бас бодлого тодорхойлно гэдэг бол хамгийн зүйтэй асуудал гэж эрдэмтдийн зүгээс үзэж байгаа. Тийм. Тэгэхээр ерөөсөө аливаа улс орн чинь бодлогоо тодорхойлох юм уу хөтөлбөрөө одоо гаргахдаа энэ эрдэмтдийн багийг институт гэдгийн одоо төрийн албаны дэргэд байдаг ер нь дээд шатнд ч гэсэн дунд шатнд ч гэсэн байх хэрэгтэй л дээ. Тэгээ хэрэгжүүлж гэдэг утгаараа энэ нийгмийн бодлого дээр даа ялангуяа нийгмийн бодлого дээр нэлээд судалгааны үндсэн дээр л бодлого тодорхойлохгүй бол зүгээр нэг хин нэгэн гарч ирдэг юм уу хин нэгэн одоо иргэдийн төлөөлөл болж ирсэн хүний амаар тухайн хүний одоо үйл ажиллагааных нь одоо тэр хүний л одоо заан чанарын хувьд л одоо өгөгдлөөр ингээ шийдэгдэх гэдэг шүү дээ. Тэгвэл яг эрдэмтдийн судалгаа бол бодтой мэдээж эрдэмтдийн мэн өнөөдөр одоо дэд профессор болно энэ ажлаараа өчнөө олон магистр докторууд бэлтгэж идийнхээ хувьд тэднэрт бол маш их нөөц байгаа. Судалгаа шинжилгээний хувьд бол байгаа. Энийг харин ашиглаж чаддаггүй гэхэд бас их болохгүй л дээ. Ерөнхийдөө бол энэ чиглэлийн одоо судалгаа шинжилгээний судыг одоо цуглуулж ажлын хэсэгт оруулдаг ийм үйл явц байсан шүү дээ байгаа. Ганцхан тийм зөвлөл байгуулад яг эднэрийнхээ бодлого нь яг үнэн зөвхтэй шинжилгээ ухааны үндсэн дээр судалгаа дүншилгээ хийсэн ийм материал дээр тулгуурлана гэдгийг ингэж одоо бас бодтойгоор одоо баримтжуулж байгаа явдал бол хамгийн чухал гэж бодож байгаа. За эхний ээлжин зүгээр миний судлаачийн хувьд бодогдоход ер нь ч хуучин ажиллаж ирсний хувьд яхад одоо энэ улс төрийн ийм өөрчлөлтүүд ингээд сонгуул болоод хүмүүс өөрчлөгдөж штэ. Тэгээд одоо гүйцэтгэх албан тушаалын төрийн албаны зарим нэг одоо улсууд бол мэдээж хэрэг өөрчлөгдөж байгаа тийм ээ. Улс төрийн албан тушаалд тэрийгээ дагаад мэрэгжлийн одоо нийгмийг чиглэсэн мэрэгчдсэн ийм улсууд бол харьцангуйгаар бас солигддог тал байна тийм ээ. Тийм учраас энэ нийгмийн бодлогыг үйл ажиллагаа явуулж исэн нийгмийн ажилтан чиглэл нийгмийн одоо үйл ажиллагааны ийм ажилтнуудыг хамгийн түрүүнд бол юу хийхээ мэдэхгүй байгаад нь мэрэгшүүлэх хэрэгтэй. За нийгмийн ажил гэдэг чинь өөрөө ийм уялдаатай нийгмийн ажилчуугаас улс үндэстний хөгжлийн хамгийн гол асуудал те. Одоо үнэхээр техникийн одоо 90 үеийн том нано технологи явъя гэвэл одоо шал өөр инженерүүдийн багаар өөр юм хийгээд тэр чинь нэг төрлийн албанд бол нэг тодорхой хэмжээнд бол цаг хугацааны үед бол нэг шууд нөлөөлөхгүй байж болно л да. Тэр одоо илүү гарсан нөхцөл хөгжлийг дүүчээ болно те. Тэгэхдээ яг нийгмийн одоо салбар дээр давхарга дээр нь бүлэг дээр нь очиж ажиллаж байгаа тэр нийгмийн бодлогыг одоо хариуцсан мэрэгчлэнгүүд өнөөдөр чадваржаагүй нөхцөлд энэ үнэн зөв судалгааг дамжуулж тэр газар дээр нь хэрэгжүүлэх ажил дээр дутмаг байгаа учраас нэгдүгээр ажил бол эхний ээлжин тэр болсон хүчнийг бид нар мэрэгшүүл дадлгаж болох хэрэгтэй. Тэрний дараа тэд нар өөрсдөө судалгаагаа бодтойгоор сургах хэрэгтэй тийм анализ шинжилгээ яаж хийдгийг. За тэрний дараа бүх одоо хэсэгчилсэн одоо тэр дүүрэг хороод юу гэдгийг
давхаргууд болгон дээр бид нэр зөв дүнэлт гаргахгүй бол өнөөдөр тэгэж явж штэ. Одоо бүх юм ийм одоо ерөнхий дүнэлт дээр штэ. За одоо өнөөдөр өглөө болсон чи одоо доллар нэмэгдээ гэвэл доллар нэмэгдэж байгаа учир холбогдол маш их байна. Тэрийг задлан зүгээр одоо тэр нөхдүүдэд хүрэхгүйгээр шууд одоо талхны үнэ нь одоо өнөөдөр 2100 1200 байж хаад доллар өнөөдөр нэмэгдсэн 1300 болно гэж болохгүй байхгүй юу? Тэрэн дээр чинь бүх тэр улсуудад дээр цохилттой шүү дээ. Тэгээ давхарга дээр энэ нийгмийн асуудал юунаас болоод буруу шуум гардыг. Буруу шуум гарахаар зэрэг тэр одоо хэрэгжүүлэх гээд бодож байгаа намын бодлогод яаж нөлөөлөх үү те? Тэр одоо өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эрх баригч нар маань өөрөө судалгааны үндсэн дээр тэр хүмүүстэй зөв ард түмэндээ зөв тайлбарж ойлгуулснараа ажлын явцыг бол зөв удирдах байх л гэж бидний хувьд боддгийг. Тэгэхээр ер нь бол тэр мэрэгшүүлэх, энэ дадгажуулах, дээр нь судалгааны үндсэн дээр үйл ажиллагаагаа одоо зоригтой явуулж ямаар л байна гэж бодоод байгаа шүү дээ.